Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр 11-р ангийн түүхийн хичээлийн бүгд найрамдах Монгол ард улсад социализм байгуулах орлого бүлэг сэдвийн улс төрийн их хэлмэгдүүлэлт хичээлийг бэлтгэн хүргэж байна. Хичээлийн гол агуулга Монгол улсад улс төрийн их хэлмэгдүүлэлт болсон үйл явц, үр дагаврын талаар мэддэг ойлголттой болох юм а. Өнөөдрийн бидний үзэх хичээлд улс төрийн их хэлмэгдүүлэлт юм а. Дэлгэцэн дээр харагдсан зураг бол хэлмэгдэслийн гэгээн тусах зориулт нь босгосон хөшөө юм а. Өнөөдрийн хичээлийн гол агуулга улс төрийн их хэлмэгдүүлэлт гаргуулсан шалтгаан нөхцөл, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар хурууш шиг, улс төрийн хэлмэгдүүлэлтийн цагаатгал. Хичээлийн гол санаа Монголоо гэсэн үндэсний үзэлтэй дээдс ноёд лам хуврах төрийн түшээдийг олноор нь хомголон зайлуулсан хэлмэгдүүлэлтийн сүүдэр Монголын түүхэн дэх хар тулг болон үлдсэн юм а. Монголд улс төрийн их хэлмэгдүүлэлт гаргуулсан шалтгаан нөхцөл. 1. Улс орноо хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага зөвлөдөөн бий болсон. 2. Зөвлөлт холбоот улсын бодлогыг дагах Монголын удирдлагад дуулууртай хүмүүсийг дэвшүүлэх болсон. 3. Зөвлөлт холбоот улсын геополитикийн ашиг сонирхлын гол нөлөө өөрийн аюулгүй байдлаа хангах, нөлөөний түшиж газраа хадгалах. 4. Ангич үзлийн онлын мөн чанараас түүнийг сохроор даган хүлээн зөвшөөрөх болсон. 5. Зөвлөлт холбоот улсын Монгол улсыг улс төрийн нөлөөндөө байлгах, социализм байгуулах орлого нь улс төрийн хэлмэгдүүлэлт гарах гол шалтгаан нөхцөл болсон юм а. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц. Монголын түүх бичлэгт ард иргэдээ угсаа гарал, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгуурлан хэсээр залхаан цэрлүүлсэн явдлыг хэлмэгдүүлэлт гэж нэрлэдэг. Мөн төдийгүй хэргийг зохиомжлоор бий болгон эрүүдэн цэрлүүлж яллах үйл явцыг бэлддэг. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц дараах 3 үе шатаар явагдсан гэж үздэг. 1-р үе шат 1922-оос 1939 он Бодоо Данзангийн хэрэг, Гиндэн Дэмдийн хэрэг, Лүмбийн хэрэг. 2-р үе шат 1940-оос 1955 он Порт Артурын хэрэг. 3-р үе шат 1956-аас 1990 он Сэхэтний төрөлтлөөр явагдсан байна. Хэлмэгдүүлэлтийн эхний үе шат 1922-оос 1939 он Монголд хууль ёсыг ностой завхруулж улс төрийн талаар хэлмэгдүүлэх явдал 1922 онд ерөнхий сайд Догсмын бодог хэлсдүүлэн хөнөөснөр эхэлжээ. Тэрчлэн зөвлөлт холбоот улс Монголын удирдлагад дуулууртай зааврыг нь ягштал биелүүлэх хүнийг дээшлүүлэхийг зорж амар, гиндэн, дэмэд нарыг манай чиг шугамыг хангаж чадахгүй гэж үзэн зайлуулах арга хэмжээ авснаар зөвлөлтийн шууд оролцоотойгоор 1936 онд дотоод хэргийн газрыг дотоод явдлын яам болгож хорлоогийн чой болсон томилсноор Монгол улсад тоталитар тэглэм тогтох нөхцөл бүрдэж хууль ёс ностой зөрчигдөд хүрчээ. Их хэлмэгдүүлэлт гэж 1937-оос 1949 онд хэлмэгдүүлэлт оргилдоо хүрснийг хэлдэг. Тоталитар тэглэм гэдэг нь нэг зүйлс суртал, нэг хүний дарангуйлалд тулгуурдаг, ардчлал хууль ёсыг гажуудуулдаг улс төрийн дэглэмийг хэлдэг. Тухайн үед төр хүржсэн Монголын томоохон сэхэтнүүд болох Бодоо, Данзан, Амар, Лүмб, Лосол, Гиндэн нарыг улс төрийн хэлс хэрэгээр өндөр албан тушаалаас нь зайлуулсан юм а. Хэлмэгдүүлэлтийн 2-р үе шат 1940-оос 1955 он дотоод хэргийн яамыг татан буулгасны дараа тусгай комисснийг байгуулснаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн 2-р үе шат эхэлжээ. Энэ байгууллага нь 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийдгэсний ихэнхийг нь хувь заяа зөвлөлт холбоот улсад шийдэгдсэн байна. Хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат 1955-аас 1990 он Монголын шин үеийн сэхэтнүүдийн эсрэг тэдний үндэс угсаага сэргээх эх орон жүслийг мохооход чиглэв. 1962 оны Чингис хааны 800 жилийн ог тэмдэглэлээ. Үндэсрэхэг үзэл гаргалаа. Марксизм, ленинизмын жанжин шугамаас ухрлаа хэмээн Д. Төмөр Учир, Ц. Лохууз, Б. Сурмаажав,
Хэ, Нимбу, Ил Цинт тэргүүтэй олон сэхэтнийг үүнд хамааруулжээ. Ийхүү Монгол дахь улс төрийн хилэмжлүүлэлт эхний үедээ алан хитэх замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх, нутаг зам цөлөх хэлбэртэй болсон. Энэ удаа хуульд хяналт шүүх прокурорын байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх болсон байна. Хилэмжлүүлэлтийн хор уршиг 1937-оос 1940 он хүртэл 4 жилд 26721 хүн шийтгэгдэж түүний 20660 хүн буюу 77% нь буудуулсан байна. 1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурлын гишүүдийн 72% нь төв хорооны тэргүүлэгчдийн 82%, намын төв комиссийн гишүүдийн 57%, төв шалган байцаах комиссийн гишүүдийн 80% нь баригдаж шийтгүүлжээ. 1937-оос 1939 онд нийт 17,000 орчим лам нарыг хороож шийтгсэн байна. Монголын соёл шашны голомт болсон 700 гаруй сүм хийдийг устгасан байна. Их хилэмжлүүлэлтийн үед 20,000 гаруй хүнийг цаазаар авч 5740 гаруй хүнд янз бүрийн хугацаагаар хорих ял ноогдуулсан байна. Нийгмийн тэргүүлэх хэсэг болсон сэгээднийг давхрах үгүй болсон асар их хэмжээний соёлын үнэт зүйл устун үгүй болсон ганц хүнийг дахин шүтэх болсон улс төрийн дарангуулах дэглэм тогтсон нийгмийн тэргүүлэх хэсэг болсон сэгээдний давхрах үгүй болсон гэх зэрэг хор уршгийг мэдэж болох юм аа. Улс төрийн их хилэмжлүүлэлтийн цагаатгал 1990 оны ихэр цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдаж 1998 оны 1 сарын 2-нд улс төрийн их хэрэг хилмигчдийн цагаатгах тэдэнд нөхөн олбор олгох тухай хуулийг улсын их хурл баталсан юм а. 2005 оны 11 сарын байдлаар улс төрийн хэс хэрэгээр хилмигдсэн 36 мянган хүний 29 мянгаыг нь цагаатгаад байна. Эдгээр хүмүүсийн 26 мянган нь улсын комисс байгуулагдсан цагаас хойш 15 жилийн хугацаанд цагаатгджээ. Хичээлийн баттгал дараах зургийг ажиглан асуултанд хариулна. Энэхүү хөшөө ямар үйл явдлыг өгүүлдэг вэ? Энэхүү хөшөө нь Монголын улс төрийн хилэмжлүүлэлтийг өгүүлдэг байна. 2 дугаар асуулт Монголын түүхэн дэх хилэмжлүүлэлт хэдэн оноос эхэлсэн гэж үздэг вэ? (1922 онд ерөнхий сайд Досмын бодог хилэлтүүлэн хөнөөснөр хилэмжлүүлэлтийг эхэлсэн гэж үздэг байна. 3 дугаар асуулт жил бүрийн хэдэн сарын хэдэнд дээрх хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг вэ? Жил бүрийн 9 сарын 10-ны өдөр хилмигдэхстийн гэгээн тусаж зориулан дээрх хөшөөнд цэцэг өргөдөг байна. 4 дугаар асуулт онцгой бүрэн эрхт комисс гэдэг нь ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ? Улс төрийн хэс хэргийг гардан зохион байгуулах, улс төрийн хэрэгт холбогдсон хүмүүсийг баримтлах, баримтлагдсан хүмүүсийг шүүн таслах үйл ажиллагааг явуулдаг байжээ. 5 дугаар асуулт хилэмжлүүлэлт бидэнд ямар хор уршиг үлдээсэн бэ? Нийгмийн тэргүүлэх хэсэг болсон сэхэтний давхрах үгүй болсон асар их соёлын үнэт өв устун үгүй болсон ганц хүнийг дахин шүтсэн
улс төрийн дарангуулах дэглэм тогтсон нийгмийн тэргүүлэх хэсэг болсон Сэхэтний давхарга үгүй болжээ. Хичээлийг анхааран үзсэн хүүхдүүдэд баярлалаа.